Сайн мэцхан өрхөн мөндөд үзэгчдээ сагсан бөмбөгийн онцлог мэдээллүүдийг хүргэх Hoop Notes-ийн 20 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр дасандаа буухан Mbank спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors ажиллаж байна. За өнөөдөр хамтран хөтлөхөөр худлан маань хүрэлцэн ирсэн байна. Орой мэнд хүргэе хотлон. За баярлалаа үзэгчдтэй болон намайд орой мэндийг хүргэе. За өнөөдөр бид бүгдд ямархуу сэдвийн талаар ярилцахыг бас үзэгчдтэй хэлэх нь зүг байх гэж бодож байна. За энэ 7 хоногт бас Монголын дээдлэгт уу гашуу тохиолдсон ийм өдрүүд байсан. За эсвэргээрээ бас хасын хөлгүүд багийн хувьд хүндхэн тоглолтыг хийлээ. Энэ тоглолтын талаар бид өнөөдөр нэлээд дэлгэрэнгүй анализ хийж хоёр зочинтойгоо ярилцах болно. За дээрэс нь Diamond Stone Монголд ирлээ. За тэгээд түүний энэ улирлын форум ямар байгаа тоглолтуудын талаар ярилцъя. За дээрэс нь Miners болон SJBs баг хоорондоо очоод харан тоглосон. Энэ тоглолтын талаар нэлээд дэлгэрэнгүй заалж ярихаар бэлтгэлээ. Мөн 10-т багийн хувьд гадаад тоглогч нутаг буцаасан байгаа. Тэгээд эмгтээлийн аврагын өрсөлдөөн ямар төвшөнд явж байгааг эдгээр мэдээллүүдийг мөн үзэгчдтэй өнөөдөр хүргэх болно. Тэгэхээр эргээд хоёр зочинтойгоо уулзахдаа хамгийн эхлээд өчигдөрхөн болж өнгөрсөн Has Broncos болон Tokyo Alvark багуудынхаа тоглолтын хайлайтаараа эргээд уулзъя гэж бодлоо. Хэсэг хугацааны дараа хоёр зочинтойгоо уулзцгаая. Эргээд тавтай морил үзэгчтэй өнөөдрийн сэдвийн талаар ярилцгаар студид маань спортын хөтлөгч Оргил Мөнх болон их батнаар маань хүрэлцэн ирсэн байна. За орой мэндийг хүргэе. За хамгийн эхлээд бидний ярих сэдв бол яхаарахгүй өчигдөрхөн болж өнгөрсөн хасын үлгүүд болон Tokyo Alvark багуудын тоглолт байлаа. За Оргил Мөнхийн хувьд бол өчигдөр бас хөтлөлтөөр суусан байгаа тий. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бас мэдж байгаа болов уу гэж бодож байна. Өчигдрийн тоглолт ер нь хэрхэн болж өнгөрөв? Тоглолтын өмнө бас ер нь хэр хүлээлт байсан бэ гэж яг та хоёроос асуумаар байна. За юуны өмнө өчигдрийн тоглолтын ач холбогдлыг үзэгчтэй дахиад сануулгатай. Манай баг бол хасын үлгүүд баг маань тэрхүү тэмцээний C хэсэгт хуваарлагдж орсон. За тэмцээн бол өөрөө 12 багтай 3 хэсэг 4 багаар. За тэгээд хэсэг тэргүүлсэн 2 баг нь дараагийн шат руу шалгарах ийм ач холбогдолтой байсан. Тэгээд өчигдөр хэрвээ хасын үлгүүд хоцсон л бол хэсгээ тэргүүлэн нэгээр гарна. За бүр цаашлаад шууд семи файнал руу шилдэг 4 багийн нэгээр шалгарах ийм одоо чухал тоглолт байлаа. Тэгээ харамсалтай нь хожигдуулсан. Тэгээ хэрвээ бас тэрхүү тоглолтонд хожиж юм бол тэ хожоод семи файнал руу шалгарсан л бол за Азийн мэдээ шилдэг 4 багийн нэгээр нэрлэгдэн Зүүн Азийн. Тэгээд түүнийгээ дагаад мөнгөн шагналт нь $350,000 гэдэг. Бас маш өндөр дүнтэй ийм шагналыг авах боломжтой байлаа. Тэгээд хожигдууллаа тэ. Тэр нь бол тэгээд $350,000 цаашлаад хагас гişэд ялдаа болох юм бол $750,000 хэрвээ төрүүлэх юм бол сая $500,000 гэдэг. Шагналын сангийн хувьд бол Зүүн Азийн Супер Лиг энэ жилийн тухайд үнэхээр гайхалтай өндөр тогтоож өгсөн. Тэгээд нэмээд бусад багуудын хувьд ч гэсэн яг эргээд гарч ирээд хагас гişэд очоод харах финалт харах багуудын хувьд бол хасын хөлгүүдээс тим их тоглолтын зөрүүтэй багууд бол биш байсан. Номио Брекс ч гэдэг юм уу өмнө нь элитийн тоглолтод үзчихсэн юм баг. Хүлээлт хэр байсан бэ? Ер нь яг хожчих болов. За одоо бид нар эфирт бол ярьж л байсан л та. Боломжтой чаднаа ирж үзэгчтэйгээ дэмжээрээгээ уриалж исэн. Гэтэ яг үнэндээ за Tokyo Alvark ямар бүрэлдэхүүнийг илгээх бол энэ удаадаа арай чанга учраа байх юм болов гэд би бол хувьдаа бодож исэн. Та нар яг тэр тал дээр ямар хүлээлт? Ер нь бол ингэсэн юм байлээ. Tokyo Alvark-ийн талбайд очиж тоглоод хасын үлгүүд 15 онооны зөрүүтэй очоод Японд төдийгүй Азийн сагсан бөмбөгийн хэмжээнд маш том тесрэлт, маш том дуйлааныг дэгдээсэн. Тэгээд түүн дээр ч гэсэн Японы Alvark баг маань маш том юу гэдгийг эргэн ирэлтийг хийгээд импорт тоглогчтой хувьч гэсэн дотоодын тоглогчтой хувьч гэсэн шинжилтийг хийсэн. Тэгээд литв дасгалжуулагчийг бас илүү их одоо юу гэдгийг тоглолтын чанар тал дээр нь ажиллаж өгсөн гэх юм уу та. Тэгээд өмнөх одоо тоглолтуудыг бид нар үзсэн шүү дээ. New Taipei Kingsтэй Alvark-ийн тоглосон тоглолт гэдэг. Тоглолт нь бол ер нь Тисондоо болцсон. Тэгээд эргээд Монголд ирэхдээ ер нь их чанга бүрэлдэхүүнтэй эргээд бас манайхыг басаагүй те ийм баг орж ирэх болов ер нь нэлээд ширүүн тоглолт болох болов гэсэн ийм хүлээлттэй байсан. Оргил Мөнхөөс асуух асуулт байна. Ер нь өчигдөр рострын хувьд яг хасын үлгүүдийн хувьд ч тэр Tokyo Alvark багийн хувьд ч тэр ер нь рострууд хэр өөрчлөлттэй байсан бэ? За яг хуу эхний тоглолттой 10 сард болсон Японд болсон тоглолтоос бол Tokyo Alvark багийн ростер бол өөрчлөгдсөн. За өөрчлөгдсөн гэхээсээ илүү шинээр тамирч авсан биш. Зүгээр л өмнө одоо нэг өнгөрсөн тоглолтод за өчигдөр тэр үнэхээр сайн тоглолт үзсэн Себстан сая зуралцаагүй. Ryan Rose дээргэж трипл дабл дундчтай байсан тоглогч ороогүй гэдэг. Энэ хоёр тоглогч тухайн үед бол бэртэлтэй байсан тоглогч. Тэгэд
одоо сая өчигдрийн тоглолтод бол ингээд бүрэлдэхүүнээр орж ирсэн. За гэхдээ багийн одоо гарааны холбогч бүр Японы шгшээгээ холбогч Кай Таус гэж юм залуу байдаг. Тэр нөгөө нэг шагааны бэртэлтэй өчигдрийн тоглолтод оролцоогүй. За гэтэл тэр Сибстан сая зулуу Рая Руси тэр хоёр орж ирэхэд тоглолт ямар болж байгаа вэ те? Ерөөсөө тэр баг тис өрөөс нэгээд бас нэг ихний тоглолтод хойж өгсөн ер нь хүлгүүдтэй нэг тоглоод сурцсан болов гэж бодож байна. Японоос гэсэн бомбог бол өчигдөр одоо бид нар ямар үдгийг харлаа шүү дээ. Бүх зүйл системээр те. Хэрвээ хурдан тоглоодох юм бол өчигдөр хүлгүүд илүүрхэж чадаадсан. Ерөөсөө л системдээ суурлаад дандаа байрсан довтлогоо төвөн дээш хагарч пик н рол юм уу пик н боб дээрээс дамжуулдаг бол ингээд байрсан довтлогоон дээр японочууд хамаагүй илүү байхгүй те. Тийм тоглолтын талаар хэдүүлээс тоглолтынхоо таймыг харангаас илүү дэлгэрэнгүй ярилцгаая. Ааха. Тэгээ тимдээч гэсэн нөгөө нэг ихний тоглолт бол нэг манайх шиг тийм хурдан хэмнэлтэд тоглодог сагсан момог Японд бол Японы сагсан момог нэг жоохон цочроо өгсөн болов. Тийм учраас манайх бас хожил авахд илүү дөхөн байсан болов гэж бодож байгаа. Тэгээ 4-4 үеийн эхлэл дээр ер нь яг ингээд манай тоглолт илүү сэргээд тий. Ерөөсөө нэг 2 онооны зөрүүтэй яваад. Тэгээд энэ онооны зөрүү эцсийн мөч хүртэл 8 болтол холцсон. Оргил мөнх яг тайлбарцуулж ирсэн тэр үед юу гэж болж байна? Минут 20 илүү минут. Минут яг хамгийн одоо бүр байж боломгүй зүйл нь юу байсан гэхээр минут 41 секунд дутуу байхад манайх 8 оноо илүү байсан. Тэгээд 1 минут 41 секундээс хойш Алварх Токио гэдэг баг тэгээд тоглолтын төгсгөл хэсэгт 13 тикс ран хийж чадсан. Одоо бас л гайхамшигтай ирэлт штэ. Ерөөсөө л хоронхон зур бүх зүйлийг өөр болгоцсон. Тэгээд тоглолтын эхнээс нь ярих юм бол эхний хагас ялч Алварх Токио баг бол хамаагүй илүү байсан те. Байрсан тоглохоогоор. Тэгээд 3 дугаар үе дээр 3 дугаар үеийн одоо яг тэр эхлээд удааг байхад дасгалжуулагч уурч юмдаа шууд Барсолд Миллер Лиш гэсэн 3-ыг хурдан 3 гаргаад ирж штэ. Гуруула бөмбөг зачдаг Эсрбагийн хамгаалалт бол яашлуул яаж эвдэж чадхаар те. Тэгээ энэ 3 тамирчин хамт талбай дээр хавд бол хамаагүй үр дүнтэй байсан. Манайх бүр оноо тэргүүлтэй болсон. Тэгээ харамсалтай нийцсэн мөчтөл ажиглуулъя лээ. Тэгээд бас энэ тоглолтноор бас нэг ярих хэвээр тоглолч нь төшөг байгаа. Хэдий одоо юу гэх юм онооны үзүүлэлт самбарын үзүүлэлт гэдэг юм уу хувь тоглогчийн үзүүлэлт тийм өндөр биш ч гэсэн хамгаалтын яг тэр нөлөө эргээд тэр шахсан хамгаалалт бол яг онооны зөрүүг арилгах эргээд оноо дээшээ гарахад бол маш их нөлөөлсөн. Тэгэд өчигдөр бас үзэгчдийн хандлагыг өрнөөс сошиалаар харж байхад Фредрик Лишт бас ундуудсан хүмүүс маш их байлаа. Би бол хувьдаа Фредрик Лишийг өчигдөр үнэхээр сайн байсан гэж хэлж байна. За яг хуу мэдээж нэг үзэгчдэд хоногсон Лиш ямар байдаг вэ гэхээр 3 шиддэг оноо авдаг клачтай. Тим Лишийг үзэгчдэд илүү хүссэн баг. Гэтэ өчигдөр бол миний хувьд дасгалжуулагч үүтэж Барсуултын нэг гарыг амрахтай. Бөмбөгөө ихний ээлжинд найдвартай эсрэг багийн бүс рүү аваачиж өгөөд Миллер татгуулдаг ч юм уу те. Давтгааны эхлэлийг бол Лиш бүгдийг хийж чадсан байхгүй. Ерөөсө бөмбөгөө алдаагүй шүү дээ Лиш. Найдвартай байсан. За харин төгсгөлийн мөчид ялангуяа тэр 13 тикс ран хийлгүүлэх үед Лиш харин талбай дээр байх байсан уу, төшиг байх байсан уу гэдэг бас нэг асуулттай. Төшиг бол өчтөр хамгаалтан дээр ямар ганган байлаа тэр бөмбөг заслал. Ерөөсө тэр нөгөө цаслааны араас бол хоцрохгүй байсан шүү дээ хамгаалагчаас. Лиш тэр сайзын цаслааныг мөргөөл ард үлдчихээдсэн. Тэгээд ялч нэг хүний дутуутай болоод 3 оноо шилдэлтүүд нь ороод ирсэн тийм. Тэгэхээр сүүлд харин би бол хувьдаа зүгээр Лишийн орон төшиг байсан бол бас тэгж одлооно дараалж алдахгүй гэдэг тэр жоох хэрэгэлцэж байгаа. Тийм. Өмнө нь ер нь за Монголын сагсанд ийм хүнд хэцүү зүйл тохиолдож ирсэн юм уу те улирлын яг ийм эцэгтэй мөчөөд баг нь ийм чухал тоглолт хийх гэж хахад ахлах дасгалжуулагчаа энэ 7 хоног хасын хөлгүүд баг алдлаа. Тэгээд яг тэр сэтгэл зүгээрээ илүү их одоо дасгалжуулагчтай зориулж энэ тоглолтыг хийхийг хүсээд тэгээд хүлээлтийг давсан ихний 4 үеийг бол ямар ч тач маш сайн тавьсан гэж бодож байна. Яг тэр сүүлийн 2 минутыг стооцох юм бол тэгээд тэр 2 минутын эргэлтийн цэг нь юу байсан гэж харж байна. Миллерийн тэр доошоогоо яг барсаараа өгж байгаа дамжуулалт хэр зөв сонголт байсан. Сүүлд өөрөө яг алдаагаа залруулах гад 3 шийдэх оролдлого хийчлээ тий. Миллерийн өчигдрийн миний харснаар бол тэр нэг 3.5 секунд тоглооны цагт үлдсэн байхад хасын үлгүүд явдаг засварлаг. Ерөөсө тэр л Японы багт тоглолтын хэмнэлийг ойлгох тий мэдрэх эргээд тэр онооны зөрүүг багасгаж хувилбараа нэг дахиж ярилцаад орж ирэх. Тэр боломжийг олгоцсон болов уу гэж харагдав. Тэгэхээр дасгалжуулагчтай холбож байгаа юм гэж ойлгож байна. Энэ бол багийн арай. Миллер уг нь бол өчтөр тоглолтод за эхний хагас 5-аас тэг гişээ. Эхний үед 5-аас тэг гişээдсэн. Үнэхээр тааруу байсан. 20 дугаар хагас чухал үедээ оруулж ирсэн үг илэрсэн. Миллер та юм байсан уу байсан гэдэг. Төгсгөлтөөр харин одоо гарцаа авахгүй л Миллерийн буруу одоо шийдвэрүүд шүү дээ ер нь бол. За нэгт түрүүний таны хэлдэг тэр доошоо өгдөг үнэхээр ойлгомжгүй дамжуул. За тэгээд түүнээс гадна сүүлд манайх 2 оноо дутуу байгаа шүү дээ. Сүүлийн засварлахын дараа ч хийдэг довтлох юм.
Одоо тэн дээр би ингээд тамирчдын эхлээ хөдөлгөөнийг харахад бол баг лиш гарч иж авах гэж байсан болов. Тэгээд Миллер өөрөө дуудаж яваад манайх 2 өнөд тухад өөрөө их хэцүү хөдөлс 3 шидсэн шүү дээ. Хазаагийн цалгааны араас шууд. За тэгээд шидэлтийн дараачаас өөрөө довтлооны самбар авсан. Тэрийг ахаад манайх Миллер аваад буцаагаад гаргасан ч хангалттай цагтай байсан боловч өөрөө дээш явах гэж гад бас бөмбөг алдсан тий. Тэгэхээр яг юу гэдэг тухайн хүн яг юу гэж бодсныг мэдэхгүй юм. Гэхдээ биеийн одоо юу гэдэг өгөгдөл гэж байгаа шүү дээ. Биеийн санах байна бол яг тэр шийдэлтийг хэрвээ унах юм бол Миллер яаж клач байдаг вүлээ, яаж өөрийгөө харуулдаг вүлээ. Тэр нэг мөч толгоонд нь ингэж орж ирсэн л болов уу гэж би одоо хийж байна. Чимангагийн өчтөрийн яг нөгөө тоглолтод үзүүлж байгаа тэр нөлөө маш өндөр байлаа тий. Хэдэн самбар авсан бэ? Хэдэн хамгаалтын самбар, хэдэн довтлооны самбар байв? Тийм, Чимангагийн үзүүлэлт бол за энэ дээр бол оруулаагүй. Гэхдээ Чиманга миний санаж байгаагаар 16 оноо за юучсан самбартай дабл хийсэн. 16 оноо. Чимангагийн нөлөө ч гэсэн яг одоо бол энэ самбарын одоо зүрүүн дээр их харагдж байна л да. Хасын үлгүүд 43, эсрэгээрээ Альварк баг болохоор 35 гэж харагдж байгаа байхгүй юу? Тэгээд 16 оноо 15 самбар. Тэгээд 15-ын бараг 50% тоглооны самбар авах шүү. Чиманга бол яг өчтөр үнэхээр бөмбөг авахгүй ч гэсэн нэг тажуугаараа дамжуулалт өнгөрүүлв шүү дээ. Тажуугаараа сул өнгөрсөн бөмбөг болгоно хүрсэн. Тэгээд самбар авахгүй ч гэсэн ядчил хатгаад багийнхандаа боломж өгүүлсэн тий. Бөмбөг болгоны одоо манайхаар нөгөө хэлдгээр хогонд маш сайн явсан тий. Бөмбөг болгоны араас явсан. Тэгэд эсрэгээрээ бас өөрөө хамгаалтан дээр ямар ганган байлаа. Себстан сайз болоор ресивер гэсэн. За тэр сайз гэдэг тамирчин бол миний хувьд Демаркус Казансыг ист тоцвол манай Монгол улсын одоо нутаг дэвсгэр дээр иж тоглож байгаа тий. Намгийн шил. Ер нь Казансын дараачаас орох тийм намтартай CV-тэй тамирчин. Тэгэхээр ялчгүй нэг өөр төвшин байлээ шүү дээ, хай класс байлаа. Тэгээ тим тоглогчтой Чиманга маш сайн тулсан. Гэхдээ нөгөө сайзын хувьд болохоор 2 дугаар ялангуяа тэр 4 дугаар үе дээр бол учрыг нь олцсон Чимангаар. Себастьян Сайз 38 оноо 7 самбар. Энэ тоглогч ерөөсөө л оноо авах үүрэгтэй л талбай дээр гарч ирсэн. Тэгээд энийг ч гэсэн сайн хийсэн. 4 хоолын зай шидэлтэй 100%-тай 14 билүү 16 чөлөө шидэлтийг 100% шийдсэн. Тэгээд ямар ч алдаа гаргаагүй гэж хэлчихэд бас зөвөр л мэдхгүй бол програмчлсан. Онооны машин шиг л байсан тийм. Тэгээд нөгөө тал дээр нь шуутан хандуг ингэж сайн шийднэ гэж бол би бас төсөөлөв. Гэхдээ яг ер нь зөв өнгөрсөн тоглолтын ч гэсэн хандуг нэр бараг дурддагтайг. 10 сард болсон тоглолтын дээр. Тэгэхээр тасалжуулагчид бас нэг жоохон юу ч хийдин дээ. Нууц хөдрөө гаргаад ирв. Тий, нөгөө талаас алхах төгөөс нууц хөдрөө бас гаргаад ирсэн нэг бол За энэ тоглолт дээр миний ажигласан зүйл болохоор надад ингэж санагдсан байхгүй юу. Манайх чөлөөт шийдэлт бол муу байсан гэж харагдаж байна. Тэгээ энэ нь эргээд бас сэтгэл зүйтэй холбогдох уу гэвэл бас холбогдох боломжтой юм шиг санагдаад байгаа байхгүй. Бас яг хамгийн эхний 2 үе дээр эсрэг баг бөмбөг алдалт маш өндөртэй байсан. Манайх ч гэсэн бөмбөг таслалт бол маш одоо их байсан шүү дээ. Тэгтэл буцаагаад бөмбөг таслалтаас авсан оноо гэвэл бас баг харагдсан. Эхлээд өвчтөс дээр онцлог шийдэл сэтгэл зүй гэдэг тал бол би 100% санал нийлж байна. Манайх зөвхөн өчтөрийн тоглолт өрхөд техникийн хагас 100% шийдсэн өвчлөг шийдэлтэй. Тэгэд Миллер өөрөө тоглолт болохгүй байгаа тийм. Дөнгөж шууд 3 дугаар үедэр Миллер нэг тоглолтоо оруулж гэж үзээд өөрөө бас нэртэй шатаад 2 чөлөө шийдэлт алж байгаа. Миллер шүү дээ. Миллер үндэсний дээдлийг тэр зүгээр одоо удирдлагын тоглолтууд чөлөө шийдэлтийг ямар найдвартай шийдэлтүүлээ. За тэгээд түүнээс гадна найдвартай шийдэгч их хоёр бас алдлаа. Багийн ахлагч шүү дээ. Хоёр өөрөө орж ирж чөлөө шийдэл. Яг хоо яг тоглолтын нийт чөлөө шийдэлтэй хувийг харах юм бол хөлгүүд бол нэг тийм муу бол биш шүү дээ. Тий, дундаж үзүүлэлттэй. Гэтэ яг гол нөө эргэлтийн цэг байж болох хэвээр чухал тоглолттой, чухал тоглолтын чухал моментууд дээр манайх чөлөө шийдэлтүүд алдсан байхгүй. Яг сэтгэл зүйн нэг дээр зэгт ирж зүйлтэй. Тэгээд тэр шийдэлтүүдийг хийх хэрэгтэй байсан болов. Тэгээд бас л одоо японочдыг өчтөр харлаа шүү дээ. Тийм стандарт шийдэлтүүдийг ямар мундаг үүсгдэг вэ? 1 минут 41 секундэд 8 оноо дутуу байхад ерөөсөө тэр хүмүүс сэтгэл зүйн унаагаа байгаа тий орж чадна гэсэн тийм итгэлтэйгэр байла. Манайхаар нисрэгээр бас ер нь жоох эрт тайвширсан баг. Тий, ер нь бол 8 оноо илүү байхад хожицсон доо. Тий, дотроо бол хожицсон л гэж хэлсэн. Насаа хөлтөөр гэсэн өчтөр тайлбар дээр бол баг дуусгацсан шүү. Хоёр баг хожицсон биз дээ. Одоо таад бол сэтгэл зүйн жоохон нөлөөсөн гэж ярьж байна. Тэгээ би бол надад чи ерөөсөө санал нийлэхгүй байна. Ягаад тэгэхээр би хасын үлгүүдийн өчтөр бүр сэтгэл зүйнийхээ хувьд ингээ унтсан биш бүр нилээн дэшээ ингээ төвшин агцсан дайралттай орж ирсэн гэж надад бол ягаад ч юм санагдсан баггүй. Өмнөх таагүй үйл явдал дээр тэнтэй холбож юу? Яг нь тэн дээр зүгээр л яг хурцлаад ороод ирсэн болов уу гэж би бодсон. Хурцлж орж ирсэн. Гэхдээ сэтгэл зүйн хувьд бол надад ингэж санагдав. Нэг тийм буст авцсан сэтгэл зүй байдсан шүү дээ. Мотивац авцсан сэтгэл зүй яг тийм 8 оноо илүү үед тайвширсан гэж ярьж байгаа дээр одоо тайвшрах тухайн мөчөд
яг тэр бүүснээс унтарч эхэлж байгаа байхгүй. Харин тэр чинь л байхгүй. Хүн ингээ амар дотны хүний алдчихаар нэг бол сэтгэл зүйн ингээд би энэ хүний төлөө үзүүлээд үгүй гэдэг дэшиг ингээд хөөрөөд хичээн те. Тэгэн гурт Миллер тэр 80-88 болцсон байгаа үед тим үйлдэл хамгийн туршлагатай тоглогчоос нь 93-т багийнхан залуу тоглогч нар үгүй ингээд энэ хүртэл ирсэн хичээл зүтгэл гээд ингээд амар унчих шиг надад шууд санагдсан. Түшийн тэр амар итэвхтэй хамгаалт лиш сүлд 3-аас игээд тэгэж гэсэндээ боломж байгаа гэсэн байхгүй юу. Тэгээ ерөөсөө эцсийн мөч хөтлөө ерөөсөө дайраагүй яг сэтгэл зүйн яг тэгэхэд суулсан. 80-88 дээр яг хожил авчлаа гэж яг монголчууд тэр чиглэл бодсон баг. Бүгдээр л бодсон баг. Талбай дээр байгаа хөлгүүдийнхэн ч гэсэн бүгд бодсон баг. Тэгээд тэрнээс хойшоогоо Миллерийн үйлдэлээс хойшоогоо бүгд яг унтсан баг. Ганц тэнд хичээсэн хүн нь сүүлд бол лишил үлдсэн байхгүй. Лишээс бусд нь тоглолтын үр дүн хүлэн зөвшөөрөөд хайцсан. Гэтэ уул нь бол боломж бас байсан. Тэгэн гурт тэр Барса Азаа хоёрын ойлголцол айгуу сайн байна. Түшгийн өчигдрийн тэр нөгөө хамгаалтын амар идэвхтэй байдал бол Токио Альваркийнхныг ерөнхийдөө бас хязгаарлаад иж чадлаа л шүү дээ. Чимангагийн тэр нөгөө самрын хичээл зүтгэл ямар амар нөлөө сайтай байв. Хоёр дахь боломжийг ямар их үзүүлв. Хоёр дахь боломжоос Барсагийн шийдэлтүүд дандаа яг найдвартай байгаад байна. Магадгүй Миллер биш Азаа дээр биш Барса дээр бөмбөг ирсэн бол өчигдөр хожиж байсан гэж би бол бодоод байгаа. Тийм тэгээд юутай ч эцсийн үр дүндээ бид нар хэдийн хасын үлгүүд баг хожигдсон ч гэсэн Барсуулт гэдэг тоглогчийг тий Аз2 гэдэг тоглогчийг цаашлаад Монголын сэкс бөмбөг Монголын мэрэгжлийн клуб Азийн төвшөнд ямар хэмжээнд очсон бэ гэдгийг дахин нэг удаа харуулвал гэж ингэж харж байна. Өчигдөр зөвхөн энэ бол ESL-ийн тоглолт болохоос гадна B-лигийн холбооноос бас хүмүүс ирж манай хоёр тоглолтыг үзсэн байна л да. Тэгээ тэр нь одоо яг зорилго нь яг ямар зорилгоор ирсэн бэ гэхээр Токио Альварктай тоглодог өмнөх тоглолт төр манайх гэрт нь хоцсон шүү дээ тий. Тэгээ тэр үед холбооных нь байтугай арын албаныхан бүгд үнэхээр цочролд орсон гэсэн. Өчигдрийн тоглолт дээр ирдэг учраас Монгол тоглогч сонирхсан. Ер нь авахар зорж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Би-лигийн удирдлагууд ирээд ер нь бол Монголын сэкс бөмбөгийн холбоо хасын үлгүүдийн удирдлагууд те ингээд уулзсан юм байлээ. Тэгээд ер нь бол хоёр тоглогч сонирхож байгаа гэсэн ийм мэдээлэл байгаа. Энэ хоёр тоглогч нь бол ер нь Барсуулт Az2 хоёр байх өндөр магадaltaй болов гэж ингэж бодож байна. Тэгээд Японы сэкс бөмбөг өөрөө ямар одоо яг тухайн би-лиг хэлэхэд ерөөсө 23-24 оны улирал нь 70 сая йен буюу 500 сая долларт 70 тэрбум йен буюу 500 сая долларт эргэлддэг ийм санхүүтэй ийм одоо спонсоршиптэй сагсан юм. Тэгээд нэг тоглолтод дунджаар 8000 үзэгчтэй гэд бодохоор энэ том лиг рүү Монголын хоёр тоглогч хэрвээ явбал бас маш их гайхалтай ийм Барсаг ер нь олон улсын тоглогчид сонирхно гэдэгт бүрэн итгэлтэй. Ялангуяа өчигдрийн тоглолтод баг нөгөө Тайрис Халиборт шиг байлаа шүү дээ. 25-5-5 хийхдээ нэг ч бөмбөг алдаагүй гэдэг ч юм уу. Өчигдөр нэг ч бөмбөг алдаагүй. Тэгээ өмнөх тоглолтын дээр ч гэсэндээ Бодонсын эсрэг 4-р үед 14 дамжуулт өгсөн. Гэтэ огт оноо аваагүй явж исэн. Бас бөмбөг алд байхгүй. Тоглолт болгон дээр бөмбөг тасалтанд дандаа 5 төгсөн байгаад байна. Тэгээ нэг Барсагийн сэтгэл зүй өчигдөр бас ямар хүнд байгаа тоглолтын дараах ярилцлагаас ч гэсэндээ үзэгчид ч гэсэн нэлээд сайн харсан баг. Тэгээ тоглолтын өмнө ахлах тасгалжуулагчид нь хүндэтгэл үзүүлж явах үед дээр ингээ нөгөө бичлэг гарсан шүү дээ. Тэр бичлэгэн дээр болохоор зүрхнээсээ тоглож шаалуур байд юмаа гэд багийнхандаа хэлж исэн. Тэгээ яг тэр үгийг сонссны дараа Барсаа ингээд нулимсаа төвчгүй Азаа тэр хоёр уйлж илээ л дээ. Тэгээд бүх юм цаг хугацаатай магадгүй энэ жил Зүүн Азийн Суперлиг плей-оффт орохгүй ч гэсэндээ өөр Аз руу боломж үүсэх цаг хугацаа нь ирсэн байсан юм болов. Тэгээд бас нэг өчтөр бодогдсон юм нөгөө Jordan LeBron-ийн хинэн бүх цаг үеингөөтэй гэдэг яриа дуустгүй гэдэг шиг яг энхий од Барса хоёрын хинэн Монголын шилдэг холбон тоглогч вэ гэдэг яриаг дараагийн 10 жилд ер нь цаг сонирхчид ярьсаар энэ тал дээр хэрэлцээр маргалцаар л байх юм шиг санагдлаа. Тэгээд инхотоос ирж байсан. Барс бол шилдэг үү, болортой шилдэг үү гэдэг дээр чи бас нэг дүгнэлтээ хэлжсэн шүү дээ. Тэрийг бас үзэгчдтэй хэлвэл яг одоогийн байдлаар бол бид нар болор эрднийг ингэж клубын хэмжээнд Зүүн Азийн төвшөнтэй BCL-ийн төвшөнд ч гэдэг юм уу ингэж харж амжаагүй байна. Гэхдээ миний хувьд бол шийдвэр гаргалт үүтгийн тоглолтыг яг тухайн мөчид нэг авч явах илүү одоо 50 багийг 50 байлгах гэх юм энэ тал дээр бол болор эрдэнэ илүү гэж боддог. Тэгээд бас багаа тоглуулах тоглолтын уур амьсгалыг мэдрэх мэдрэмж бол арай илүү болов. Харин Барсуултын хувьд ирч хүч яг тэр тоглолтноор үзүүлж байгаа юу гэдгийг онооны нөлөө тий энэ бүхэн дээр хэдий одоо ингэж бүүн болж хэдий яг одоогийн цаг мөчид ингэж хүн болгоны анхаарлыг татж байна л та. Гэхдээ яг одоогийн байдлаар бол би Болко гэж хэлж байгаа.
Бага тоглох тал дээр болор эрдэнэ илүү гэж юу? Болор эрдэнэ илүү гэнэ. Сагсан бөмбөгийн мэдрэмжийн хувьд яриа. Хүлгүүтэд байсан бол гэдэг нь яг өөр. Би бас тэгвэл шал үүтэй яг өчигдрийн тоглолтын хүртэл би бас болор эрдэнэг Барсаагаас илүү гэж бодож байсан. Гэтэ өчигдөр бол Барсаа өнөхөр төгслөө байлаа л да. Үйл хөдлөл үүч байсан. Тэгээ 16-9-12 бөмбөг алхалт байхгүй. Тэгээд тоглолтын рейтинг нь 9.2. Энэ бол сагсан бөмбөгд маш хэцүү шүү дээ. Рейтинг 9.2-тай гаргана гэдэг бол тийм. Тэгээ NBA-ийн тамирчдаас трипл дабл хийж л гардаг зүйл шүү дээ. Үнэхээр төгс. Одоо ингээ Барсааг сэлгээний сандал руу сунгуурт нь за яана гэд ингээ төршдөг болчиход байгаа. Дотор яг тийм мэдрэмж хандж төрж гинөө. Төрсөн. Барсааг сухтан за жоохон гял амраад аваад тэгээ буцаах гарч ирээд далаад өгөөсөө гээ яг нэг ийм байгаа. Тэгээ өчтөрийн тоглолтыг бас нөгөө бусад багийнхан ямар гоё дэмжиж जैन те FC-ийн Бронксийн өмсгөлтэй ирээд дэмжиж जैन. Тэгээ энэ нь бас яг нэг тийм энэ жимийг хүлгүүдэл бид нарт гаргаж өгч чадна гэсэн итгэлийг бас нэг тийм бусад багууд Бронкс төгсөн болов уу гэж бас харлаа. Тэр нь тэгээд дараагийн 3-4 жил харагдах байлгүй дээ. Ер нь яг хулангийн намгийн асуусан Барса илүү болтгоо гэдэг. Миний хувьд ч гэсэн яг хүмүүс хоорондоо айгүй их тэгж ярьдаг ч гэсэн хоёулаа ялгаатай хүмүүс юм шиг санагдаад байдаг л да. Волког бодвол илүү тоглогчтой тоглуулдаг гэдэг ч юм уу те. Тоглогчдороо оноо авахыг илүү зорддог. Тэр тал дээр илүү ухаан ажилладаг гэдэг ч юм уу. Барсагийн хувьд бол мэдээж тоглогчдороо тоглуулдаг. Мөн дээрээс нь өөрөө оноо авах чадвартай, бүх зүйлийг хийх чадвартай гэдэг нь бас илүү давуу тал болж байгаа юм болов уу гэж хараад байна. За тэгээд дээрээс нь дахиад яг ESL-тэй холбоотой зөвхөн ганцхан асуулт асууж. Хасын хүлгүүд баг одоо ингээд энд хүрээд ESL-ийн одоо замаа дуусгаж байна. Эргээд эрх үлрэлт одоо энэ үлрэлийн авраг авах багч нь дахин өрсөлдөх одоо чанстай болно шүү дээ тий. Боломжтой болно. Хасын хүлгүүд баг шиг энэ хүртэл явах чадвартай баг аль баг юм шиг санагдаж байна. Байна уу? Мэдээж финалцсан 2 баг Зүүн Азийн Суперлиг руу явна. Тэгээд түрүү миний хэлсэн яг тэр өндөр төсөвтэй том багийн тий эсрэг ер нь одоо мөнгөөр харьцуулбал ямар их мөнгө ямар баг зардлаар ингэж хоорондоо тулж байгаа вэ гэдгийг бид өчигдөр харлаа шүү дээ. Тэгээд тийм том багийн эсрэг талбайднаас ялтаа агуулсан гэдэгт хасын үлгүүд багийнхандаа нэгдүгürt тухайн багаар маш их бахархаж байна. Тэгээд дараагийн төвшөнд очих. Одоо магадгүй бид нар Сэлэнг Ботонс гэж ярил л да тий. Сэлэнг Ботонс гэж ярихад Демаркес Каснаас эрхшил Зүүн Азийн Суперлиг тоглох уу гэдэг ийм асуулттай. Одоо өчигдрийн тоглолтод биш дээ. Хүлгүүд Монгол 5 тоглогчтой, Токио 5 тоглогчтойгоо яг Японд 5 тоглогчтой байсан бол хүлгүүд хожигдсан байгаа. Тийм хүлгүүд хожигдсан байгаа. Яг үнэхээр жинлүүл ийм ялгаа гарахаар. Тэгэхээр яг нөгөө манай талын 3 легионоор одоо жишээлбэл яг сайзын түвшинд хүрэх легионоор яг өчигдөр бол харагдаагүй гэж би боддог. Би бол наац өндөр чи айгу өрөөсгөл бодолтой байна. За ингээд одоо Японы энэ тэмцээнд оролцож байгаа багуудыг харахад заяа. Манайх Будагтай легионоор авдаг, урч хүнд холбогч юм оноо авчтай легионоор авдаг. Тэгвэл Японы багууд бүгдийг Япон гэлтгүй Солонгосын баг үчсэн тийм. 3 легионоор авч болно. Гуруула Будагтай бай. Урч хүнд зөвхөн дотоодын тамирчин. Яг гэвэл тэр тамирчид одоо нэг гол нь хамгийн эхлээд одоо зөвхөн Японы шийдэр гэхэд Корк болон одоо Хопкинсон гэсэн хоёр тоглогчийн заслаа нь ямар том байдг үлээ тийм. Тэр заслаанууд ярихад нэгт Японы тамирчид өөрсдөө шийдэлтэн дээр хангалттай зайд гарчлаа. Японы тамирчид бүгдээрээ шийддэг. Тэнгүүд Япон тоглогчдоос өөрсдөө бөмбөг залт маш сайн тий. Барагтай бол тэгж одоо бөмбөг алдахгүй. Юутэйч тийшээ орчих юм бол доороо атгуул нүгэл ахаал нөгөө биеийн дээр бөмбөг үзлээ. Талбай дээр 3 том одоо Европ юм уу Америк тамирчид байхад нэгт бөмбөг үзлээ нь гоё. Доор бас бөмбөг аваад дууч найдвартай байхгүй. Тэгэхээр тэр нөгөө тоглож сурсан сагсан бөмбөгнөөс яг ч манай Монгол улсын одоо нэг юм хурдны хэмнэлээс арай нэг шиг илүү байна уу гэж бол би бодсон. Өчтөр би бол легионерууд яг сайз үнэхээр сайн байсан л та. Үнэхээр өндөр түвшнэх. Тэгээ өчтөр би легионерууд дээр бол төдийлөн зөрөө биш. Үнэхээр тэр тоглолт сурсан сагсан бөмбөг нь өөр байна уу л гэж бодсон. Өчтөр хинч клач байгаагүй шүү дээ өчтөр. Юунаас Альварто би бас сайз зүгээр л өөрийнхөө 9 7 оноо авсан. Тэгээ сүүлд тэгээд лидерэн клач байгаагүй. Осакабе гэж тэр тамирчин 3-аас хийж байгаа. Андо хийж байгаа. Фукусава хийж байгаа. Бүгд ингээд өөр өөрсдийнхөө үүргийг хийгээд байгаа байхгүй. Тэгэд манахаас өчтөр хүлгүүдээс одоо Миллер нэг клач явах гэж үзлээ те. Гэтэ болсонгүй. Гэх мэтлэн зүйлс айгүй ялгаатай байна л гэж бодсон. Түрүүн намыг асуусан асуулт болохоор яг за энэ BCL ESL-д өрсөлдөөд энэ жимийг гаргаад явах хүлгүүдээс өөр баг бий юу гэдэг асуулт ч те. Тэгэн гурт удирлынхэнд ямар бодолтой байсан бэ гэхээр за Бодонс
бүрэлдэхүүн нэлээд зузаарчлаа. Эпс дүлгөөнийг авчлаа. Knights Эрдэнэ цогт дээр бага босоод шинчилчлээ. Энэ 3 баг юу нэг ингээл аврагын төлөө тэгэл хүлгүүд тэгэл за магадгүй маргадыг авсан учраас металлик гэл улирлын ихэнд бодол ийм байсан боловч хүлгүү дахиад л финалд ер нь байж байгаа юм биш үү гэдэг айдсыг өчигдөр зүгээр ер нь бас төрүүллээ. Айдс юм надад чи ямар юм. Яг шууд хэлэхэд яг хулангийн хэлсэн одоо Knights, Bodens, Apes гэдэг 3 багаас яг энэ Зүүн Азийн Суперлигийн төвшөнд, BCL-ийн төвшөнд хүлгүүдтэй энэ зэрэгцгүүц амжилт гарах боломжтой байг бол Apes ерөөсөө. Яг одоогийн бүрэлдэхүүнийг л ингээд. Яагаад? Яа. Дотоодын яг тэр сэлгээний бүрэлдэхүүн эргээд гараанд гарч байгаа тэр дотоодын давуулагчдыг л бодож байгаа. Чи өөр бодлоо байна уу? Бодонсыг бодоод үзээ л та тий. Үнэхээр ингээд за явлаа гэж бодоход DeMarcus Cousins тэгж их мөнгө төлөөд бүх цаг үед хамт байх болов уу яах вэ? Cousins бүх цаг үед хамт байг л дээ. Мөнгө нөхөх хэрэгтэй. Бид нар дээд зардал маш өндөр гарах байна. Ананд Дүлгөөн, Экватор гэж 4 тоглогч яг тэр 3 мэрэгжлийн үйлдэлтэй орхиод ингээд яг зөвхөн Бодонстай хамт Зүүн Азийн Суперлигийн 3-4 тоглолт хийхэр багтаа үлдэхгүй юу гэдэг нэг асуулт байна. Тэгээд нэмээд энэ багийн сэлгээний бүрэлдэхүүн ямар байгаа вэ? Тэрийг бас нэг харчих хэрэгтэй болов. Яг одоогийн байдлаар бүрэлдэхүүний хувьд бол тэгээд нэмээд бас арын бас том юу гэдгийг том дэмжлэг хэрэгтэй шүү дээ. Тэр дэмжлэгийн хувьд бол SJPS болох гэж байна. Өчигдөр ижлээ засгалжуулагчтай ярьж байхад бол ижлээ засгалжуулагч бас их гоё хэлсэн. Тэгэд юу гэхээр ингээд манай багууд яаж амжилт гарах вэ гэсэн чинь бас ингээд тодорхой хугацаанд цаг хугацаа хэрэгтэй гэдэг ижлээ. Тэгээд юун дээр ихээр одоо нөгөө манай лигүүд юу нэг их багууд дээр л байгаа шүү дээ. Гарааны 5 сэлгээний тамирчдын баланс нь амар зөрүүтэй байхгүй тий. Ер нь альч баг дээр байдаг л асуудал. Тэнгүүт одоо нөгөө Японч юм юу чи одоо нөгөө саний Японы лиг жилэхэд B1 2 3 гэдэг B1 2 нь мэрэгжлийн лиг. Тэнгүүт өдөр чинь ингээд 2 бүст 13 нийт 26 баг нэг лигт нь гэхэд ингээд маш том зах зээл байгаа байхгүй тий. Тоглогчтой ч гэсэн ингээд за нэгдүгээр байранд байсан баг нь 13 дугаар байранд байгаа тэр муу багийнхаа сайн тоглогчийг авчихтал ингээд сэлгээр зузараа явдаг байхгүй. Зах зээл нь том. Тэнгүүт манайд бас айгүй асуудалтай болчиход байгаа байхгүй. Манайх одоо за яг одоогийн үслэгтэр ярьлаа гэхэл нэгт байгаа баг 10-т байгаа багийн одоо нэг лидер нь авлаа гэхэд тэгээ 10-т байгаа баг нас нөгөө хэцүүч гэдэг нь шүү дээ тийм ингээд бас нөгөө лигийн дотоодын юугаа аавна тэгээд бас олон улстай амжилт гармаар байдаг тэгээд мэдээж бас түрүүний таны хэлсэн нөгөө санхүүгийн чадамж чансаан хэрүүлээ тэгээд сайз чиг төвчний лигоноор авахын тулд бас хэцүү шүү дээ. Бараг сайз бол өчтөр бас ижлээ засгалжуулагч утган жаргалтай засгалжуулагчаар хуулиа хийж лээ. Наа сайз гэдэг юм чинь бол зөв энэ тоглолтоор багцаалтахад манай лигийн нэг баг 2 лигоноор авах мөнгийг над зөвхөн сайзд өгч байгаа гэсэн юм бүртэл ярьж байгаа. 2 өндөр түвшний лигоноор авах мөнгийг тийм сайз бол арай л алдаатай байна. Тийм хэмжээний тоглогчийг бүр яг улирлын эхлэлээс дуус хүртэл байлгах үнэхээр хэцүү. Мөнгө санхүүгийн хувьд одоо металлик энэ 7 хоногт нэг юм тэтгэгч нь орхиод явлаа. Нөгөө талд ховч хонхрууд дээр ороод ирж явах шиг байна гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар сакс өөрөө яг бизнес болцсныг харуулад байна л да. Лигонорт хаях мөнгө. Сайзах багцаа хийд байгаа болов. Тэр мөнгө бодмооргүй байна. CV-н ингээд Европын орог тий. Испани шиг шээ одоо хүртэл идэвхтэй байгаа Испани шиг шээ. Тэр Реал Мадрид тоглосон Евролигийн авраг болцсон. Тим хүнд хэдий төлдөг бол маш сонирм. За ингээд бодъё л да одоо. Багцаагаар. Багцаа. Би багцаалт чадахгүй байна. Зүгээр л Альварк Токио хасын үлгүүд гэдэг 2 багийн улирлын төсөв хэд байдаг вэ гэдэг дээр л би Альваркийг бол шууд 10 дахин их гэд бардам хэлж хийж бол чадхаар байна. Альварк гэж тийм 1948 оноос хойш нэг ч алгасалгүй дотоод улирал болгоны тогтмол тэмцээнүүд байгаа. Тэгээ тэр чинь хамгийн амар нь улиралдаа 60 тоглолт хийдэг баг шүү дээ. Тэгээ ерөнхий ивент гэдэг чинь Toyota. Тийм Toyota. Тийм Toyota-гийн альбиосны дилер тоо. Тийм лигоноор авчирмаар байгаа мó тий. Одоо яг бидний мэдж байгаа Монголд ирж исэн NBA-ийн тоглогч нарын цалин гэх юм бол за Томс Робинсон сарын 100 сая гэж яах шиг байсан шоу мэдээллүүд шүү дээ. Яг бүр баталгаатай биш гэхдээ ер нь бол нэг зүрхгүй бах. J Scrap болохоор 150 сая юм шиг байна. Би бол за яг хөө түүний ориглын юусан дээр ер нь Kansas-тай ойролцоо болоо да. Цалин уу? За Kansas ч бас арай өөр. Арай ч бага тоглох. Kansas-аас арай бага. Тэрийг ингэж Kansas бол зөвхөн плей-офф ирж байгаа. Тэгээд бүтэн удирал тоглуулаад дараа нь билигийн плей-офф аврагын төлөө ингэж тоглуулаад энэ урт хугацаанд барьж явна гэдэг бол хэцүү л байна. Яг хөө зүгээр магадгүй бид нар ESL-д орцсон байсан болвол маш олон ивент тэтгэгч нар Bronx руу орж ирээд тэгээд сайз шиг хэмжээний лигонрыг үнэхээр тэр ивент тэтгэгч нараас босгоод
цаашаа явж бас болох байсан байх. Өчтөр бол тэгээд Тийм болохоор яриад байгаа юм би бол яг өчтөрийн тоглолтыгаараа саяжаас хамгийн их биширсэн зүйл нь тоглолтын төлөвлөгөө амар гоё хийж байгаа. Эхлээд Чимангат нүүн ихний хагас ингээл доор үзэл яг үндэ Чиманг бол бараагүй штэ. Тэнгүүд нь 2 дугаар ростер 4 дугаар үед бол нэг завсралгын дараачаас орж ирээл бөмбөгийг дандаа өөрөө дээр дуудаж аваад слан дээр шидэлтнээр гарч үлдэх юм уу те. Өгөөл Чиманг нэг жоохон хагас тойргоос нь гаргаж байгаа зүрж хөдөлгөөн дээр нэг хурдаар л үргэлж ороод өөрөө тэр бас айку гэдэг нь үнэхээр амар их юм байл л те. Яа тэгээд дахиад нэг юм байгаа нь Монголын лигт Монголын сагсан бөмбөгт ирж байгаа импорт тоглогчдын чанар жилээс жилд бүр дээшлсэн. Тэгээд дахиад сайжрах ёстой гэдгийг ч юм бид нар өчигдрийн тоглолтоос харлаа тий. Тэг ямар ч тач энэ бүгдийг харахад хасын үлгүүд бол одоо яг инх батын хэлдгээр яг бусад бүх багтаа яг гарцан болж өглөө, зам нь болж өглөө. Тэг альва зүйлд анхны юм гэдэг чинь нь бол маш алдаа дутагдал олж авах зүйл ихтэй байдаг шүү дээ. Тэгэхээр дараачийн бас ESL-д Зүүн Азийн аврагд ч гэсэн явах тамирчид маань илүү чанартай болох бах. Бусад багууд ч гэсэн энд одоо ийм юм хэрэгтэй мэн гэдгээ ч гэсэн хараад ер нь л эхэлж байгаа хаа гэж бас харж байна. Тэгээд энэ хүртэл явсан бас хасын үлгүүдтэй баяр хүргэе гэж хэлмээр байна. За тийм хэсэг хугацаанд завсарлаад үндэсний дээдлигийнхаа сэдв рүү хамтдаа орцгоё гэж бодлоо. Тэгээд манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр Монгол брэнд уламжлалаа дээдлэн зөвхөн шинэлэн ажиллаж байна. Нэвтрүүлэгтээ эргээд тавтай морил үзэгчтэй нэвтрүүлгийн ивент итгэгчээр хамтаа төрүүлж алах нь Unitel ажиллаж байна. За эргээд сэдв рүүгээ ороход үндэсний дээдлийг энэ 7 хоногийн хувьд бол амралттай байгаа. Сая хагас процент 2 тоглолт болсон шүү дээ тий. Тэгээд тэндээс бас онцлог нэг тоглолтыг бас онцлыг шийдсэн. Энэ нь болохоор Omni Erden Miners болон SJ Apes багийн тоглолтууд байгаа. За энэ тоглолтын тухайд бол бас Болор Эрдэнэ Эрд ах дүүс бас хоорондоо уулзраад харж тоглолоо. Мөн дээрээс нь Miners багийн хувьд нэг импорт нь нутаг бутсан байлаа. Мөн дээрээс нь 7хон тоглогчоор эсрэг багийнхаа эсрэг тоглосон. За энэ дээр бол тэгээд ганц албангийн Болор Эрдэнэ гэж залуу өөрийгөө бол бас нэг ямар төвшөнд байгаа вэ те би хүсвэл яаж тоглож болох вэ гэдгийг бол ахтаа харуулсан. Гартыг бүр тэр хоёр амар идэж болсон тий. Яг дараалаад бүр үнэхээр муухай гаргалаа өстой тэнэлэн татсан даа. Тийм нэмэлт цагаар яг топ 10-д орсон санаж. За энэ тоглолтын тухайд энэ тоглолтыг үзсэн бах те. Тэгэл ер нь бол Apes-ийн тоглолт яг л тэр хамгаалалт товтлогоон дээр ямар илүү сайжирч байгаа гэдгийг бол бид нар тоглолтоос тоглолтод харсаар л байна. Надад бол эсэргээрээ Miners бас нэлийн чанга болоод байгаа юм шүү дээ гэж анзаарагдаад ах шиг. Тэгээ чаад өгүүлэгдэж илээ л те. Учир нь SJ Apes багийн хувьд Аз импорттой. За яг Miners-аас Аз импорттой. Тэгээ дээрээс нь 2 импорт тоглогчтой гэж бодоход бас л оноо ус нэлийн ойрхон зөрүүтэй явсан шүү. Энэ тоглолтын дээр инх баясгалан за доорч нэг 15 оноо авцсан бол хожиж шүү тий. Мактенаас Болор Эрдэнэ 2 хуйлаа 20-с дээш оноотой. Эхний үеэс зөв тоглолт ихсэн цагаас хойш оноо залгаж явсан. Тэгээд дараачаас нь 3 дугаар байранд байгаа нь инх баясгалан 9 оноотой байсан. Тэгээс нэгт түрүүний хэлдэг сэлэх юм уу? Тэгэд яг хоо Apes зүгээр би довтлогоо гэхээс илүү үнэхээр бүр сайшаах юм дээр хамгаалт л гэж байна. Miners Фракиас цэцгэлжуулагчаас хойш бөмбөг яаж хилждэг вүлээ тий Болор Эрдэнэ эсрэг багийн хамгаалтыг яаж хөдөлгдөг вүлээ. Тэгээ за Apes л биш бол энэхүү тоглолтын дээр зур авч хэлэхэд Apes биш за одоо өөр баг байх юм бол өчтөр тэр Тин болон хин Батэрдэн гэсэн тамирчдын тэр 3 онооны шидэлт бүр яаж орж ирэх байсан бол гэж би бодоод байгаа. Зүгээр ингээ Болка ялч хуцлааны араас нэг шидэгчээ үлдээгээл дамжуултыг өгөхөд хамгаалт нь үнэхээр хоцрохгүй. Apes залуучууд бүр хамгаалтын шийдвэрт бол маш гоё байсан. Дамжуулалтаар авч байгаа харагдж байна. Тэгээ дамжуулалтаар авсан онооч юм хамгаалтыг бас. За тэгээд хотын шийдвэр бас үлзий орших өмнөх тоглолтуудад дандаа сэлгээний тоглогчоор орж ирж байсан бол гарааны тоглогчоор орж ирсэн. Тэгээ илүү холбогч байрал дээр тоглосон гэж бас харж байна. Би та гурав зүгээр асуух нэг л суудаа шууд асуухад Карник тэрийг худалгаас асуу. Би ч бас яг асуух гэж байсан. Карник зөв сонголт уу буруу сонголт уу?
Цалингийн жижиг хариулмаар байна. Яг Carnegie дээр бол үнэнгээс За ямар ч тач хідүүлээ. Тоглолтын дээр бол доороос нэг 3 бүр яг дараалсан шихуу сул тогтолцоо алдсан шүү. За эхлээд энийг арчиж дараа нь хулингийн царайгийн хувьд ямар ч тач бага оноо авалтаар тэргүүллээ. Тэгээд NBA-д тоглож исэн Rockets, Philly, Brooklyn Nets тоглож исэн маш өндөр төвшний тоглогч ямар тач Miners аваад ирсэн байгаа. Тэгээд энэ тоглолтод Jordan Harris, McDaniels хоёр бага оноо авалтаар тэргүүлсэн. Тэгээд Miners-аас түрүүн орил мөх хэлж ин тэ тунгалгийн санчаар Инх баясгалаа хоёроос 9 оноо 2 самбар 2 дамжуулч үлөө нэг тим үзүүлэлт ирсэн баггүй. Тэр хоёроос ахаад нэг жоохон оноо авалтан дээр итгэвтэй байсан болвол бүрэн боломжтой тоглолт байсан. Гэхдээ яг тим үзүүлэлтийг санчрах Инх баясгалаа хоёроос бол ирж чадаагүй. За харин нөгөө талд юуныхан FC-хан болохоор оновчтой дамжуулалт өгсөн тоглогч нар айгүй олон байсан. Одоо ингээд Miners-аас Болкол ганцаархнаа 9 дамжуулалт өгчөж байгаа байхгүй. Багааныг нийлээд 12 дамжуулалт өгсөний 9-ийг Болко ганцаараа өгч шít. Бусд нь дамжуулалтаа сайн өгөлтөө тий. Тэгэнгүүт FC-ийн 21 12 гэдэг зөрүү чинь энэ тоглолтыг бүр яг шийдсэн байхгүй. Тэгэхээр Болко яг урч хумдаа ганцаартаад байна уу гэж Miners би бодогдоод байна тий. Яг хоо 90 заяаг авчирсан. За тэгээд хэд хэдэн жижиг тоглогчид тинч гэдэг юм уу ингээд байгаа. Тэр яах вэ? Carnegie-г түрүү ярьжсэн шүү дээ. За Carnegie дээр бол ер нь бол үнэхээр цалингийн л мэдмээр байна. Яг одоо үзүүлж байгаа хамгаалтын нөлөөг нь ярьж л байдаг л та би. Хамгаалт нь бол сайн байдаг шүү дээ. Олон сүүлийн сонголт. Тэгээ үнэхээр цалин нь өндөр хэрнээ энэ төвшөнд тоглож ивэл яг нөгөө легоноор тоглогчдоос бид нарыг авахыг хүсдэг тэр юунд арай плей-оффт хэцүү л байх. Яг би нэг юм хамгийн их гайхсан байхгүй. За яг удирдал ингээ нэг аль ч улс орнуудын удирдал ингээ дундуур явж байгаа идэвхтэй будагтайлбан тоглогчоос мэдээж ховрол байсан байх. Гэтэ Carnegie чинь Монголд ирэхээс өмнө өөр карьер эхлүүлэх гэдэг WWE-д орох гээд явж исэн хүн юм билээ шүү дээ. Тийм нэг тийм нарийн судлахаар байсан. Тэгээд ингээ сагсан хүмүүс жоохон хөндөрсөн байсан хүнийг баг яагаас сүүлийн сонголтоор аваад ирв гэдэг. Уг нь FC энэ жил потенциал ямар амар байгаа вэ те. Яг л аврах хэрэгтэй. Дасан сүүлд ирсэн Ципелли ч гэсэн багтан тохирчлоо те. Яа ингээд нөгөө эвцэлдээд эхэлж байхад Carnegie ирдэг харин миний хувьд багайг магадгүй. За бүрэн хүндэрсэн байсан бол биш хаа тоглож байсан шүү дээ. Зүгээр яг хуу тийшээгээ 50%, тийшээгээ 50% ч юм уу юм. Яг зүгээр ингээд бодол санааны хувьд бол заа сакс байли дөө юм тэнцэнийг те жүжигтэй зодоо игээд байж идөө гэд ингээд байж зүгээр гайх тоглох гэдэг нэг дөрөв. За яг хуу тэгээд мэдээж бас багийн арай айлтныхаа нэг тодорхой хэмжээд өөрсдөө скаут хийсэл байх л та. Яг тэгээд FC-ийн фэнүүдийг харахад бол ийм зүйлс явж илээ. Carnegie-г бити гоочлоо те. Одоо багийн сэтгэл зүг талбай дээр яасан их хөргөж чинь те. Багийн уур амьсгалыг ямар гоё авч явж чинь гэд бид нар легоноор тоглогчийг багийн сэтгэл зүг өргөх гэж авчирдаг. Хулаа. Байж болно л доо, байж болно. Яг тийм. Яг зүгээр. Тэгэл би харин яг би үнэхээр цалингийн л мэдмээр байна. Хэрвээ энэ тоглогчтой Томас Робинсон шиг өндөр цалинтай ирнэ ингэж тоглож ивэл үнэхээр болохгүй байхгүй юу тий. Үгүй би бол цалин бол огт хамаагүй чи сүүлийн сонголттой багийн сүүлийн сонголт шүү дээ. Хов жохрууд багийн дасгалжуулагч, тулга дасгалжуулагч хүртэл жигжуг гээд блог дээр хилцсэн байсан тий. SJP-г төрүүлнэ гэж бодож исэн. Хамгийн өндөр магадaltaй гэж бодож исэн. Гэтэл сүүлийн импорт тоглогч ирснээс хойш энэ бодлоос их өөрчлөгдлөө гэсэн юм. За яг хөө гэтээ бидтэй амт хүрэгдсэн байж магадгүй. Яг хоёр л тоглолт хийсэн л байна л та. Тэгээд цааш л гэтэл одоо плей-офф тэгэл хаяанд биш үү. Тэгэл хэрвээ Carnegie үзчихвэл хичээгээрээ илүү хичээх хэрэгтэй байж шүү. Тэгээд маш олон хүн энэ багт өндөр ихтгэл хүлээлгэж байгаа. Тэгээд энэ итгэлийг бас Carnegie үгүй ичгүй л. Яг бүх легонруудаас дандаа довтлохол хүсэж идэг. Гэтэ хамгаалтын нөлөөг нь бол би үнэхээр сайн л гэж хэлсэн. Тийм болохоор яг ингээл өчигдрийн Alwork Tokyo Alwork ингээл хасын үлгүүд багийн тоглолтыг харсан ч тэртэй ер нь яг дараачийн Азийн аваргад тий яг ингээд бас чансаа тэнцэх баг альвэ гэвэл хасын үлгүүд SJP юм шиг санагч байгаа хгүй миний хувьд ч гэсэн. Одоо яг плей-оффт ороод бид бүгд яг харах багтаа л гэж боддог. Тэгээд плей-офф уур амьсгал мэдээж удирдлагын тоглолтоос тис өөр байдаг тий. Тэгээд өөр болох байхаа. Одоо байгаа багуудын хамгаалт яг плей-офф эхлэнгүүт бүр амар нэгчээд амар болно л доо. Тэр үед Carnegie яг ингээд байж энэ зөө харж байгаа. Тэр үед тэр Carnegie оноо. Яг угаасаа одоо эпс өөр сонголт байхгүй. Өөр легоноор авчих боломж байхгүй учраас угаасаа өөр хувилбар байхгүй учраас ямар ч энийг ярих шаардлагагүй санагдаж байна. Одоо ч за бодъё л доо импорт тоглогч солих эрхтэй багууд хин байна.
Knights байна. За Miners байна, BCH байна, дархан хов чонхрууд байна. Ер нь бол нэг л ирэх үүдүүлсэн тий. За Brothers нэг байгаа. Дархан нэг байгаа. Шонхрууд нэг. Ер нь яг байгаа. Энэ дундаас одоо энэ дундаас хамгийн хүлээлттэй байгаа нь хов чонхрууд байна л да. Тулга дасгалжуулагч өөрөө эсрэг одоо нөгөө багуудынхаа легионеруудыг юу гэж хэлж байна те. Энэ 7 хоног хов чонхрууд ерөөхдөө том ивент итгэгч нар орж ирж байгаа шиг байна. Тэгэхээр плей-офф эхлэхэд үнэхээр аюултай хүнийг бас аваад ирж магадгүй юм хүлээлт. Тэгээд нэмээд энэ багууд чинь яг нөгөө нэг доошоо унах хоёр багаас ч гэдэг юм уу те. Плей-оффд орох боломжгүй болсон хоёр багаас бас сайн импорт тоглогч юм ер нь анаад байж байгаа шүү. Тийм. Энэ яг Реллер Россыг явуулна гэсэн шуум мэдээ бол дээрээс л байсаар л байна. Гэхдээ Росс тэр чинээ Россын тоглолт илүү өндөр оноо авалттай илүү болоод байгаа. Би бол яг энэ Россыг бас явуулаасай гэж боддог. Яваасай гэж боддог. Яг үнэнгийсээ. Одоо бол үлрэлийн тоглолтчтэй. Тэгээ Росс тоглолтын хэмжээг харахаар яг мэдээ залдаг шийддэг те. Бас яг нэг хурдаар илүүрхээ тийм нэг плей-оффын тоглолт төрүүлсэнчлэн тэр чинь зүгээр битүү хамгаалт байгаа шүү дээ. Яг багуудын нэгтарсан ширгүү хамгаалтыг Росс давж гарна гэдэгт бол би итгэдэггүй. Россоос дамжуулдаг юм биш зүгээр л өөрөө оноо авдаг юм. Тэгэд багууд бол нэг за бүр багада 5 цуралт плей-офф 5 тоглолт гарлаа гэхэд 5 тоглолт эхний хоёрт нь Росс 20 оноо авлаа дараагийн 3-т Росс явчих болж шүү дээ. Тэгээд би насан байлтай тэгээд би энд дийлэхгүй л те. Би бол Россыг яваасай л гэж. Ер нь явах уу тэгээд насан ч одоо баг 38. Тэгээд сая хулангийн илтгэр хов чонхрууд баг 3 том ивент итгэж орж ирж байгаа шиг байна те. Яг тодорхой болсон зүйл бол хаан банк одоо сая өчигдөрхөн хов чонхрууд багийг хүлээж авсан байна л та. Тэгэхээр би бол энэ 3 орж ирэх гэж гэнэ үү гэж харж байна. Тэгээ үнэхээр ийм том 3 ивент итгэж орж ирж байгаа бол яг импорт төр нэлээд сайн тусалцаа үзүүлэх бах тэрийгэж гэсэн тулга тасгалжуулагч маш сайн мэдж байгаа ах гэж бас бодож байна. За тэгээд хэдүүл амттай үргэлжлүүлээд хүснэгтийн эхний 3-т байгаа багийн хідээр гарах магадлалыг харцгааж байна. За одоо биднэрт бол улирлын харьцаа харагдаж байна тий. Хасын хөлгүүд Knights-ыг 2-1-ээр тэгээд Apes бол мөн одоо улирлд 3 тоглоход хөлгүүдийг 2 хожиж 1 хожигдсон. За нөгөө талд Knights Apes-ыг 2 хожиж бас 1 хожигдсон гэдэг. Ер нь бол магадлалын хүсэгтийн магадлалын хувьд бол хүлгүүд нэгээр гарах магадлал 61.1%-тэй. Knights хүснэгт тэргүүлэхэд 27.8%-тэй. Apes хүснэгт тэргүүлэхэд 11.1%-тэй. Ингэж харагдаж байна. Ерөнхийдөө хэрвээ гэдэг хувилбар магадлалууд гэсэн үг шүү дээ. Гэхдээ за одоо ингээ улирлын харьцаан ч гэсэндээ бид нарт харагдаж байна л да. Яг плей-офф эхлэхээр энэ нь бол надад ямар ч хамбаа байхгүй шиг санагдаад байдаг шүү дээ. Тэг яг зүгээр энэ 3 баг доор бичигдэх одоо 8-7-6-гийн багууд байгаа шүү дээ. Тэр багуудтай хэрхэн яаж учраа таарах вэ гэдэг их сонирхолтой байна л да. Тэгээд яг энэ тоо худлаа ярьдгүү гэдэг шиг тооноос харахад бол хөлгүүд нэгээр гараад Apes Knights 2-ын аль нэг нь 2-3 гарах. Тэгэл яг хөө мэдээж хүснэгтийн дээр байгаа багууд. Гэхдээ яг энэ дээр бол яг ингэж харагдаад байгаа шүү дээ. Хэрвээ хөлгүүд Miners юм уу хов чонхруудын нэгэнд хожигдоод Apes 2 ажлаа хоёуланг нь авч чадах юм бол яг энэ хоорны харьцааны хожигдлын тэнцүүгээрээ Apes нэгээр гарах боломжтой болчиход байгаа шүү дээ. За орилон. Тэгэд багууд одоо яг хөө мэдээж хүснэгтийн дээр байгаа багууд бол нэгдүгээр шатанд санаа зовхоос илүү мэдээж хоёрдугаар шат шүү дээ. Хамгийн том зөвнөх байрал. Одоо 4-5-аар Miners бодос гарах нь тодорхой болсон. Тэр хоёр аль нь ч гарч ирсэн. Үнэхээр чанга байх болно да. Тэгэхээр хоёрт одоо мэдээж багууд 20-р байранд бол удирдлыг дуусгахгүй байхыг эрмэлзэж байгаа. Аль болох тий тэр хоёр багаас зүгтаахыг л хэлээд үзэн шүү дээ. Гиснес нэр зүгтаах гэсэн дээр хуланд нэг хүн үг дайсан зэрэг надлуу залгав. Хулгай өнгөрсөн дугаар дээр лөө тэрний өмнөх дугаар дээр Miners магадгүй аль багаас үлээ зүгтаах гэж оролдох баг гэсэн нэг тийм Сэлэн ботос болж илүү. Гэсэн чинь баяр зүгт тасгалжуулагч ингэж юм лээ. Амар тэмцсэн тийм. Өмнө Эрдэнэт Miners баг хэрвээ авраг авах хэвээр бол учрах хэвээр бүх багтайгаа уулзаад дайрах хэвээр бүх байгээ дайраад гарна гэсэн шүү. Тэгээд түрүүний импорт тоглогчийн мэдээлэл дээр Chad Winning явсан, гэрэн дууссан. Мэдээж ар гэрт нь асуудал гарсан. Тэгээд үүн дээр
Эрдэнэт Miners баг бол 3 импорт тоглогчийг сонирхож байгаа юм билээ. Гурлаа G-лигийн 3 тоглогч. Одоогоор яг 5-4 дээр тоглодог 2 тоглогч, тэгээд 4-3 дээр тоглодог 1 тоглогч байгаа юм билээ. Тэгээд энэ багууд энэ 3 тоглогчоос алийг сонгох вэ гэдгээ тэгээд сонголтоо хийснийхаа дараа манай багт хамгийн түрүүнд мэдээллийг өгөө гэсэн. Ингэж ярьсан шүү. Тэгэхээр ямар ч тач Cousins-ийн эсрэг тэмцэж чадхаар л сайн тоглогч авчрах байх гэж би бас. Нэр нь бол 5-4 нь илүү өндөр магадaltaй болоо тий хариулаа. Гэтэ яг Мактенес бол яг Cousins-ийн эсрэг хүч дутна. Гэтэ өөр багийн төвүүд эсрэг бол юм гэж дээрлгүүлээд дутаадах юм бол байхгүй юм л. За бидэнд энэ бол бас маш хамгийн сонирхолтой хэсэг байгаа. Сүүлийн 3-т бичигдэж байгаа 3 багийн 8-аар гарах болон 8-9-10-аар гарах магадлалууд бидэнд харагдж байна. За Металлыг хамгийн түрүүнд харъя л да. Тэгэхэд Металл плей-оффт орох магадлал 8% магадлал. Азар тэдэнд 3 тоглолт байгаа. Үлсэн 3 тоглолт гэх юм бол. Дархан United л одоо яг өөрийнхөө яг замыг шийдэх тоглолт юм шиг санагдаж байна. Тэгэхээр Металл, Mongolians 2 баг хоёулантай яг тоглолт үлдсэн байгаа. Тэгээд одоо мэдээж нэг явж байгаа байрлалын хувьд бол Дархан United баг плей-оффт орох магадлал хамгийн өндөр магадaltaй байна л да. Харин Металлын хувьд бол шууд унах магадлал 57%-тай. Энэ бас их харамсалтай л харагдаж байна. Яг зүгээр ингээд тоогоор харахад. Өмнө нь бол бид нар зүгээр ярьдаг байсан шүү дээ. Ингэж таамаглалчтай. Өсөлтийн плей-оффт орох боломжтой юу? Ямар боломжтой байна гэд ярьдаг байсан бол ингээд шууд 57% гэд тавьчихаар бас сэтгэл өвдмөл харагддаг юм байна да. Гэхдээ яг надад бол бас яг харахад Металл бол 9-өр гарах боломж ч бас байгаа юм шиг харагдаж байна. Яа тэгэхээр учраануудыг нь харахад Mongolians илүү нэлээд хүнд учраанууд таарсан юм болов уу гэж харагдаж байна л да. За нэг хэдэг хөлч. Одоо нөгөө Монголын лигт нэг сонирхолтой юм байгаа. Доошо унах учраас эн чинь ямар нөгөө драфтын эрхийн төлөө өрсөлдөх гэхээсээ илүү унахгүй байхын төлөө өрсөлдөө нь сүүл рүүгээ илүү сонирхолтой болох гээд байна шүү дээ. Тэгэхээр яг саяны магадлалаас харахад 2-7 хоногийн дотор л яг бүх юм шийдэгдэхэр байна. Тэрнээс юу ч тодорхой биш те. Магадгүй доогоор байгаа багуудаас хэнэн ч ямар ч лиг оноор авчираад дээшгээ дайрахыг өгөөсөхгүй болчлоо. Тэгээ түрүү баяр цагт дасгалжуулагч хэлсэн үг дээр нэг хэдэн зүйл хэлэхэд одоо хасын хөлгүүд өнгөрсөн 7 хоногт мэдээлэл гаргаж байна л да. Тактикийн хожигдол хийсэн гэж бид нарыг ярьж байна. Бид нар тийм зүйл хийгээгүй гэд. Гэтэ мэдээлэл гаргах ч үүндээ ямар ч шаардлага байхгүй. Тактикийн хожигдол хийсэн ч энэ зөв болно. Demarcus Cousins одоо тийм Dramit back гэд нэвтрүүлэг дээр хост хийж байна те. Тэгээд Cousins ямар нэгэн байдлаар ямар ч формгүй ирээд Монголын лигийн ийм амар өрсөлдөөн тунд үнэхээр авраг авч чадах уу? Дэлхийн нийт энийг амар сонирхон. Cousins яг үүндээ авраг авч чадахгүй бол энэ Монголын дээд лигийн рейтингийг үнэхээр амар өргөнө. Хоёр удирал Cousins тэнд очоод авраг авч чадсангүй штэ. Энэ Монголын лиг ямар амар лиг юм бэ гэж хүмүүс ярих байх гэж би бодчих. Тэгээд яг хөө би Miners-ыг бодонсоос тухтаалаа. Ер нь багууд бодонсоос тухтааж ийн гэд ярьж байгааг отхон жаргал дасгалжуулагчийг хэлсэн үгийг давтаж хэлсэн. Гэхдээ яг үүндээ яг тийм зүйл арын албанд тактикийн хожигдол байх ёстой гэж би бодоод байгаа байхгүй юу. Үнэхээр хамаг мөнгөө бизнесээ энэ сагсан бөмбөрөөр хайж л байгаа юм чинь арай магадлал өндөртэй ростро супер бүрдүүлчихэд байгаа багуудаас яагаад зүхтааж болохгүй гэж энэ зөв байхгүй юу. Яг уу. Ер нь бол боддгийг. Зөв. Гэхдээ яг нэг баяр цогтолон Omni Miners-ийн миний ойлгож байгаагаар л зүгээр хэрвээ авраг авах хэрэгтэй л дээ. Маш итгэлтэй байгаа гэдгээл амбицтайгаар тий мэдгэж байгаа юм болоо даа л гэж ингэж бодсон. Тэгээд ер нь бол бид нар ингэж ярьж байхад плей-оффын өрсөлдөөн маш ширүүн болох гэдэг юм. Дараагийн 2-7 хоногт ер нь их л олон зүйл шийдэгдэх гэдэг юм да. Тэгээд үснэгтийн 8 7 дугаар байранд бичигдэж байгаа багууд тэгээд нэмээд 9 10 дугаар байранд бичигдэж байгаа багуудын энэ дөрвөн багт байгаа арын албаны болоод тоглогчид эздүүд гээд энэ бүх хүмүүс 2-7 хоногийн хугацаанд маш сайн хичээгээсээ дээд лигийн өрсөлдөөнийг илүү ширүүн, илүү сонирхолтой болгосоо л гэж үзэж байна. Ингийн тулд бас нэг хүн ирсэн байгаа тий. Түрүүн нэг эхлэл хэсэгт хоёр ярьжсэн шүү дээ. Манежик Харт Diamond Монголд ирсэн байгаа. За тэгэхээр Stone ирсэн дээр ямар бодолтой байна? Яг нь магадгүй Монголын лигт маш гоё нэг дуу үүсчүүл гэж бодлоо. Өнгөрсөн үйлрэл бол бид нар харамсалтай Mackenzie Moore болон Diamond Stone гэсэн хослыг харж чадаагүй. Diamond Stone өөр лиг рүү явцсан. Тэгээд Mackenzie Moore бэртцсэн. Тэгээд одоо л яг энэ дууг харах боломжтой болж байна уу да. Оргил мөн. Тэгээд Stone өрсөн дээр яг Brothers тэгээд хүснэгтийн хідээрч гарсан бай.
одоо дээр байгаа багуудыг бол хожиж бүрэн дөрвөн боломжтой л гэж. Өнгөрсөн жил ч гэсэн яг өндөр продюс өгүүл байсан шүү дээ. Яг хөө өстөө нөгөө гэрээ контракт асуудлаас л явцсан. Тэгээд энэ үлрэж ч гэсэн би бол ер нь эхний 3-аар гарч байгаа ямар ч багийн эсрэг бол 1-2 жилзулгаан бүр цаашлаад би бол ингээд бүр цувралт нь хожоод 2 дугаар руу орсон. Жишээ нь бүр амар тийм апсайт маягаар хүлээж авахгүй л гэж бол бодож байгаа. Даймдстоо нөгөө талбайн гадуурх хүмүүст харагддаг имижийн жоохон таархан байгаад байдаг шүү дээ. Хувь тоглогчийн зүйлсүүд. Гэхдээ яг талбайд ирэх нөлөө ур чадрын хувьд бол бас л Монголд ирсэн бас сайн легонууд юм шиг. Яг бас сонсох нэ энэ үлрэл нэлээд хатуу гэрээтэй, маш хатуу гэрээтэйгээс ирж байгаа гэж. Багийн менежер, багийн ариалнаас бол ер нь тэр талбайн гадуурх имижийг бол шийдсэн гэсэн ийм хариултыг өгчээсэн. Тэгээд сайн мэдээ шүү дээ. Одоо хувь тамирчнаар бисаа дуухаарахгүй бол. Ер нь бол би хаавал шат өөр болсон шүү дээ. 97 одоо 29 настай тийм. Бас л тамирчны карьер хувьд л явчлаа шүү дээ. Уг нь нөхөр өөрөө бүр одоо үнэхээр сахилга батан байсан бол NBA-д одоо суперстар байхыг ч үгүйсэхгүй байсан юм баггүй. Навтрыг нь харамтай. Ямар амар одоо тэр нэг ахлах сургуульд бол Америкт чинь бүр нөгөө 5 оттой 4.5 оттой шүлөө тим амар гараа гэж гад. Тэгээд NBA дугна ингээд нөгөө манах танах чамаг ингээд драфтаар авъя гэд Нью-Йорк чөлөө. Легтээ сонгогдсон байдаг шүү дээ. 2-56. Уг нь бол бүр нэгдүгээр рүү орох боломжтой байсан боловч нөхөр өөрөө нэг жоох асуудал гаргаад тэгээд бүр хойшлоод тэгээд карьер нь жоох уруудсан. Тэр нэг ахлах сургууль дээр илүү юун дээр илээ Blake Griffin очоод нэг тоглолтын үзүүлбэр үзүүлээд ингээд хүүхдүүдийг баярлуулж байгаа дунд нь Diamond Stone, Devin Booker хинч явж идэг үлээ. Амар зураг байсан. Тэр бичлэг бол тэгтээ гоё зөө. Яг ингээд тэр дундаас хамгийн өндөр нь Diamond Stone харагдаж байгаа. Урд нь Devin Booker идэр байдаг ч үлээ. Үзэгчд маань тэр бичлэгийг олоод үзэх юм бол тэгээд яг тэр ихний Захын Brothers-тай ер нь нэгдлээ гэсэн тэр сэлгээнд сууж исэн юун дээр талбай доошо буугаад Diamond Stone-ыг харахад бас идчихлээ хэлээ цаадах. Яг салтаа хоол тавьсан хэрэг ургаалаа. Тэгээд тэрийг нь харахад бол их дотн мэдрэмж байсан. Тэгээд энэ дуу энэ хослол бол аюултай хослол. Тий, альж багийн эсрэг гараад ирсэн юм болчихж байгаа юм л хослол. Болж байна доо. За бидний хугацаа ч гэсэн ерөнхийдөө бас багасч эхэлж байна. Тэгээд нэвтрүүлэг дуусахаас өмнө бас эмэгтэй бракета харъя гэж бодож байна. За эмэгтэй финалийн тоглолтууд 3 тоглолт болсон байгаа. За тэгээ 10 багийн хувьд болохоор импортуудаа явуулсан гэдэг мэдээ байна. Яг нэг импорт нь явсан. Тэгээд Bright Kennedy-гийн хувьд бол гэдг нь үр дүнгийн хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг үү? Би бол тэгж ойлгож байгаа шүү. Ер нь тийм бохоо. Тийм. Одоо хатуухнаар хэлэхэд одоо 3 тгээс заахан өмнөх цуврал дээр Pirates эсрэг гарч ирсэн. Одоо Amazon-с эсрэг бол энэ үлрэлт нэг ч хожигдоогүй багийн эсрэг дараалж 4 хожоод авраг болно гэж байна. Тэгээд ингэжсэн юм байлээ. Ер нь бол миний сонссноор Bright Kennedy идэвхтэй яг 10-ын дараа хайчих вэ гэдэг ажил хийж гисэн. Импорт тоглогч ч нь бол ингэж жилийн 4 үйлрэлд циклд ороод энэ багаас энэ баг руу, энэ багаас энэ баг руу гэхгүй бол дунд нь 1-2 сар ингэж ажилгүй сууж иж болохгүй. Тэгээд яралтай нэг баг сонирхсон. Яралтай нэг багт очих шаардлагатай болсон. Тэр баг нь дуудсан. Тэгээд харавт яг энийг нь ойлгоод явуулчихвол гэж ингэж хэлсэн да. Хүлийн зөвшөөрч чинь гэд хэлчихэд бас буруудахгүй байна. Оргил мөхтэй бол санал юм. Яг гонигтай л сонсогдож чинь тий. Ийм болохоор л би болон цалингийн дэс яриад идэв. Тэгэн гуртыг намайг Амазонсыг тараа гэлээ. Би ерөөс Амазонсыг тараа гэж хэлдэггүй. Зүгээр л ядаж ариун цэцэг хулан хоёр энэ 10-т энэ хоёр руу ингэж байвал үзэлт нэмэгдэн ариун цэцэг хулан хоёрыг биенийхээ эсрэг яаж тоглохыг бид нар бүгдээрээ харахыг хүснэ. Юмс арай өөр болох байхгүй юу? Тэгтээс яхаа нөгөө нэг болно доо. Дээр утан жаргалах хэлжсэн шүү дээ. Яагаад Amazon баг ингэж ер нь хүчтэйгээр бүрдүүлээд байгаа вэ гэхээр эргээгээд энэ багч нь Зүүн Азийн тийм. Угаасаа одоо зөвхөн Монголын дэглэгээр амжилтанд хэмжигдэхгүй тийм явах учраас мэдээж одоо ялт авах баг нь бага хүчтэйгээр бүрдүүлэх нь бол яг улсын хувьд бол айгүй зөв санагдаж байна. Үзэлтийн хувьд бол тийм энэ бүхний тэгээд зөвөө гэдэг. Базаад хэлэхэд бол ер нь Монголын зэксэн бөмбөг жилээс жилд сараас сард за бүр цаг минутаарч хөгжөөд явж байгаа. Тэгээд хулангийн яг ирж байгаа цалингийн зэс бол ойрын хэдэн жилд бас ороод ирэх болов уу гэж бодож байна. Тэгээд би бол тэгж боддоо шүү дээ. Amazon-соос хулан ариук хоёрыг гаргачлаа заяа. За нэгийг Pirates руу нөгөөх нь 10-т өгчлөө. Тэ.
Гэсэн ч би Amazon-сыг л авраг болгох гэж. Систем Би ч гэсэн тэгж боддог. Тийм. Гэтэ яг мэдээж лиг бас нэг арай өвлөтөж Amazon ингээд таарсан болгоно шүүрдээ дөрөв тэгдэл явахгүй. Одоо саяны ярьж байгаа чи үлрэлийн ихэнд баталсан байхгүй юу? Ариугүй холоо 2 тоглоогүй зөндөө тоглож явсан шүү дээ. Бүгдэн дээр нь 7 онооны зүрхтэй хоцсон шүү дээ. Нөгөө дагаад бусад үүргийн тоглогчдод нь ч гэсэндээ үнэхээр супер л дээ. Амар хөгжчлөлтэй тийм. Тэгээ яг бүр нөгөө систем суудсан. Тийм. Хамгаалалт Amazon-сын бус одоо хулан ариугүй ерөг институцууд бус тамирчид бол бас л Монголдо шилдэг байхгүй юу? Зүгээр яг үндэ хулан ариугүй ерөг Монголын дотоодын тамирчдаас нэг левел бүр хитрхийн өндөр байгаа болохоор Amazon-сын дээр бус тамирчид тодорхойгүй л байна л та. Бусдаар Хулан ариугүй хоёрыг 10 руу оруулаад финал үзье. Зүгээр л Сүлдээ оруулаад финал үзье. зүгээр нь оруулах байгаа нэг юм өөр тий. Тэгээд эцэст нь бол яг энэ нөгөө нэг юу гэдгийг боловсон хүчин гэх юм уу тий. Тоглогчдын нөөц бололцоо жилээс жилд бас тэлж байгаа залуу тамирчид гарч ирж байгаа. Яг энэ өндөр түвшинд тоглох цаг хугацааны асуудал бол гэж бодож. Тэгээд бас завшаанаа хэсэгт ашиглаад 10-т багт тусгайлан баяр хүргэмээр байгаа. Энэ жил юу тийш давдаггүй давлаа. Тэгээд мэдээж баг тамирчдаар бол багтхан. Тэгээд хамгийн гоё зүйл нь бас хөрөнгө оруулагчд бол үнэхээр гоё байгаа тийм. Ингээд сүүлийн 3 жил бас хэцүү байхгүй тийм. Ингээд финалч гарч чадахгүй ингээд яг л нэг шатн дээрээсээ 7 тоглолтоор матрацсан. Гэтэл одоо тэр багийн эз хөрөнгө оруулагчд бол ингээд юу тийч өөрсдөөсөө ингээд багийнхантай итгээд тийм. Өөрсдөөсөө шалгаалах бүх зүйлсийг хийсэн. Тэгээд юу тийч нэг шат ахлаа финалийн шат руу гарлаа. Тэгээд харин дараа жилээс түүний дараа жилээс авраг аваарай л гэж хэрвээ. Тэгээд маш их баярлж байгаа би бол. Түүхэн амжилт үзүүлсэн шүү дээ. Өмнөх дугаар дээр ч гэсэн цөмөрөө ярьж байсан тий. Яг хүснэгт одоо л ерөөсө багууд 1-2 тоглолт. За металд 3 тоглолт үлдсэн байгаа. Майнус 4 тоглолт үлдсэн байгаа. Тэгээ санаж. Эндээс тэгээ түрүүн ярьлаа шүү дээ бид нар ерөөсө релегацийн бүсийн өрсөлдөөн л унах бүсийн өрсөлдөөн л их сонирхолтой байгаа да. Сэлэн бодонс Miners 2 таарах нь бол боломжтой болчихж байгаа шүү дээ энэгээр. Тий. Тэгээд Захын Brothers Apes гэж харагдаж шүү дээ яг одоогийн байдлаар бол. Тэгэхээр бас яг түрүүний тэр өмнөх магадлалаар бол Knights 3-аар гарах магадлал арай өндөр байж тээ. Diamond Stone-тэй Diamond Stone-ээс нэг Ward Carnic. Тэгээд дүлгөөмөрөн яг үндэ сайн байсан шүү дээ. Сайн хэд хоног л бэртсэн болохоос шүү. Дүлгөөмөрөө ахаа плей-офф дээр орж ирнэ гэж бодохоор. Бичлээсээ ирээд бүр сайжирсан тий дүлгөөмөрөө. Тэгээд ховч хонхрууд Россыг явуулаад амар оноо түүхч авчираад үзнэ гэх юм бол ер нь плей-офф дээр энэ үлрэл ингээд юу болох юм үнэхээр мэдгүй. Үнэхээр тааварлаж үнэхээр бүр гайхалтай болж байна. Надад бол үнэхээр үзүүр штэ дээдлийг болж байгаа гэж бодоод байгаа шүү. Өмнөх лигүүдээс бүр илүү үзүүр штэ. Импортууд нь ч гэсэн үнэхээр сонирхолтой. Хоорондын учраанууд ч гэсэн ингээд цаанаасаа их гоё таарад байна болоод байна гэж харж байна. За тэгээ энэ түрээд манай өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. За тэгээд хүрэлцээрч маш гайхалтай яриануудыг өглөө. Тэгээд эх 7 хоногт илүү олон импортын мэдээллээр бас уулзах болов уу гэж бодож байна. Тэгээд хүрэлцээрч хоёртаас баярлалаа. Хамтран хөтлсөн болондоо баярлалаа. Баяртай. За тэгээ манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр таны дижитал аялал итгэл түнш ID Zone та принтер ухаалаг төхөөрөмжүүд IT Store-оос аваарай. Мөнээрээс нь Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа илүү амттай Coca-Cola ажиллаж байна. Мөн шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс ажиллаж байна. Ингээд эх 7 хоногийнхоо дугаараар эргээд уулзцгаая.